За манай компани Гэргээ Systems компани маань байгуулагдаад 2 жил ганцтай болж байна. Тэгээ манай компани мэдээллийн технологийн салбарын стартап гэж компани гэж ойлгож байна. За манай компани бол одоо байгуулагдаад анх байгуулагдахтаа бол нэг 5-6 хүн л нийлж байгуулад тэгээ инженерүүдтэйгээ нийлээд байсан. Өнөөдөр бол 50 орчим хүн ажиллаж байна. Тэгээд энэ 2 жилийн хугацаанд бол Гэргээ платформ гэдэг нэг тийм системийг бүтээсэн байгаа. Энэ систем дээрээ суурилсан манай одоо Гэргээ карт, Гэргээ POS, Гэргээ киоск гэж гадуур үйлчлүүлдэг хүмүүс сайн мэднэ. Гэргээ киоск, Гэргээ аппликейшн, Гэргээ агент аппликейшн гэдэг хэд хэдэн бүтээгдэхүүнүүдийг гаргаад байгаа. Энэ бүтээгдэхүүнүүдээрээ бол ойролцоогоор бол хэдгэлээд 100 мянган хүнд бол үйлчилсэн байгаа юм билээ. Тэгээд төрийн болон хувийн байгууллагуудын үйлчлэгийг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилготой мэдээллийн технологиг ашиглаад нийгмийн болон одоо энэ иргэдийн хэрэглээг хэлбэршүүлэх тийм үндсэн зорилгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгээд одоогийн байдлаар бол Монголд бол тэргүүлэх хэмжээний стартап компани гэхэд тэргүүлэх хэмжээний IT-ийн компанины хэмжээнд одоо ажиллаж байна шүү дээ. 50 хүнтэй болсон гэж ажиллаж байгаа компани байна гэж. За мэрэгчлээ бол би яг сонгохдоо ер нь бол их азар сонгосон л доо. Ер нь бол их сонирхол сонгоцсон. Тэгээд мэрэгчлээ сонгочоод яг өөрийн болгоно гэдэг нэг хэсэг байгаа юм л та. Тэнгүүд мэрэгчлээ сонгоод сургууль төгсгөл нэг асуудал те. Надад нэг тэр мэрэгчлээ дуртай болно гэдэг чинь бас өөр нэг асуудал байна. Тэгэхээр сонгоод ингээд яг сургуулаа төгсөөд явах процесс нь бол яг намайг дуртай болгосон байхгүй юу гэхээр одоо өөрөөр хэлэх юм бол манай мэрэгжлийг ч юм өөр мэрэгжлийг төгссөн мэрэгжлээс солих тохиолдол байдаг шүү дээ. Гэтэл би энэ мэрэгжлийг сонгох сургууль төгсчөөд яг энийгээр ер нь цаашдаа явах нь зөв юм байна гэж шийдвэр гаргаж байгаа байхгүй юу. Энэ шийдвэрийг бол 2-3 дугаар курст байхдаа бол нөгөө олон яг мэрэгчсэн үнэхээр чадвартай мэрэгжлийн IT-ийн инженер хүн бол бусад бүх мэрэгжилтэй ингээ ямар нэгэн байдлаар хамтарч ажилладаг юм байна гэдгийг ойлгосон байхгүй юу. Жишээлх юм бол эрүүл мэндийн салбарт өнөөдөр мэдээллийн технологи байхгүй бол яах вэ те? Өнөөдөр боловсролын салбарт байхгүй бол яах вэ? Ингээ бүх санхүүч нар те одоо тайлан тооцоогоо одоо жишээлбэл IT-гүүгээр гаргана гэж байхгүй шүү дээ те. Тэгэхээр ингээ бүх салбарын хүмүүстэй хамтарч ажиллах боломжтой байгаа их сонирхолтой. Тэгээ яг миний яг сонирхдаг зүйлтэй ингээ юм сонирхдаг те тийм хүн их сонирхолтой байсан. Тэгээд би мэрэгжилтэй одоо үнэнч болсон гэж үзэж байна. Анх мэрэгжлээ сонгох үед бол би 10 жилийн ингэж төгссөн жоох хөвгт байгаа шүү дээ те. Тэр үед бол их хаттайгаар сонгосон гэж бодож байна. Гэргээ Systems гэдэг компани бол би өөрөө анх байгуулагдсан байхгүй юу. Тэгээд манай компаниг ингээд сонгоод ингээд шийдвэр гаргаад бид нэр ингээд байгуулалтад явсан гол шалтгаан гэх юм бол Монголд үнэхээр мэдээллийн технологи байхгүй болж хүмүүст маш их хүндрэл саад дотор учирдаг, маш их илүү зардал гаргадаг, маш их цаг хугацаа зарцуулдаг тийм маш олон проблемууд байсан. Тэнгүүд бид нар нийлээд юу гэж үзсэн бэ гэхээр ялангуяа би юу гэж одоо нэгдсэн бэ гэхээр одоо нэрднат захирал ганц зэрэг захирлууд яаж нэгдсэн бэ гэхээр энэ асуудлуудыг шийдвэрлэх юм бол маш их хүн одоо аз жаргалтай болно цаг хугацаа хэмнэн хөрөнгө мөнгө хэмнэн тэгээд бид нэр айгуу гой бахархалтай болно. Бид нэр ингээд юм бүтээн тэгээд тийм зорилгоор бид нэр бол цуглаж анх энэ компаниг эхлүүлж ирсэн. Одоо бол бид нэр бол өнөөдөр маш их хүмүүсийг аз жаргалтай цаг хугацааг нь хэмнэсэн тийм болгож чадсан гэж үзэж байгаа. За би бүр ихнээс ярих юм бол анх бол боловсролын яамд мэдээллийн технологийн мэргэжилтэн гэдэг чиглэлээр ажилладаг байсан. Нэрээ ярих юм бол одооний нэг ST ерхий шалгалт байгаа шүү дээ тийм. ST ерхий шалгалтыг бол анх зохион байгуулж хахад нь би IT-ийн хэсгийг хариуцаад тэгээд шийдлийг нь хамтдаа боловсруулад бид нар чинь том баг байгаа шүү дээ тийм. Яамны тийм боловсролын яамны том баг анх ST ерхий шалгалтыг зохион байгуул. Тэнд тийм ST ерхий шалгалтын автоматжуулалт гэдэг сэдвээр дээр анх ажиллаж исэн. За түүнээс хойш бол би төрөл бүрийн тоног төхөөрөмж програмчлах эсвэл төрөл бүрийн одоо
системүүдийн интеграц хийх чиглэлээр илүү төлхөө ажилласан байгаа. Голцоо ерөнхий инженер, ахлах инженерээр нь ажиллаж явсан нь. Тийм учраас гайгүй туршлагатай болоод тэгээд одоо би энэ гэрээгээ системд одоо сүүлийн 2 жил гарсан бол нэлээд том төслүүд дээр ажиллаа л да. Жишээлбэл гэрээгээ POS гэдэг төсөл байна тийм. Гэрээгээ POS гэдэг төсөл дээр ажиллаа. Гэрээгээ карт гэдэг ийм автобусны картны төсөл дээр ажиллаа. За гэрээгээ киоск гэдэг төсөл байгаа тийм. Гэрээгээ киоск гэдэг айгүй том төслүүд байхгүй. Уг нь бол манай Монголд хэрэгжиж байгаа болохоор хүмүүс сайн ойлгодог боловч маш том төслүүд байхгүй. Уг нь бол тийм ийм том төслүүд дээр ажиллаад байна да. За манай компани бол гэрээгээ системс компани нь Agile Scrum гэдэг одоо менежментийн хэлбэрээр ажилладаг. Тэгээд энэ менежментийн хэлбэр нь болохоор өглөө ажилдаа ирээд за зарим хүмүүс 9-с ирнэ, зарим инженерүүд нь шөнө мөн ажилласан бол 10-11 гээд ирнэ тэ. Тэгээд 11 цагаар хавцаанаас эхлээд бид нөгөө багаараа босоо уулзалт буюу Scrum meeting гэдэг зүйл хийдэг. Тэгээд Scrum meeting-гээ би өөрийн одоо ажиллаж байгаа 2-3 төсөл байгаа. Тэр төслийнхаа хүмүүстэй Scrum meeting-гээ хийгээд тэгээд залгуулад Scrum meeting-нээс үүссэн асуудлуудыг яаж шийдвэрлэх вэ гэдэг жижиг хорлууд хийгээд тэгээд ерөнхийдөө өдөөс өмнөх ажил ингээд зэгцэрчдэг. За тэгээд өдөөс хойштой бол цайндаа орчод гэсэн үг шүү дээ, тий. Цайндаа орчод бол бид нэр яг хүмүүстэйгээ за энэ асуудлыг яаж шийдэх вэ гэдээ хамтарч ярилцаад ингийн тий хурал биш гэсэн үг те ингээ ярилцж хагаад тэгээ хүн болгон өөрөө өөрсдийнхээ чиглэлийн дагуу нэг 2-30-аас эхлээд одоо хөгжүүлэлтээ хийж эхлэн дээ. Одоо хөгжүүлнэ гэж ярьдаг шүү дээ. Програм бичнэ гэхээс илүү хөгжүүлнэ гэж ярьдаг болсон. Хөгжүүлэлтээ хийж эхэлдэг. Тэгээд хөгжүүлэлтээ хийгээд ер нь бол нэг 4 цаг хүртэл хийгээд 4 цагийн үед нэг брейк аваад дахиад үргэлжлүүлж хийж хагаад 6 цагаас манай менежментийн хүмүүс ерөнхийдөө тэг хөгжүүлэгч нараас бусад хүмүүс ерөөхдөө ажилд хараад эхлэхээр бид нөгөө илүү цагаар сууж ажилладаг. Баггүй ер нь ихэнх хүмүүс маань. Тэгээ илүү цагаар суугаад нэг дунджаар нэг 8-9 хүртэлсэн. Тэгээд бүр илүү ажиллах сонирхол шаардлагатай тий ажилд тулцсан ч гэдэг юм уу эсвэл өөрийнхөө хийсэн асуудлуудаа шийдвэрлэх ч гэдэг юм уу илүү бүр суух шаардлагатай хүмүүс бол бүр илүү цагаар сууж 11-12 хүртэл сууж ажилладаг байгаа. Би ч гэсэн яг нөгөө инженерүүдээс ялгаагүй шаардлагатай үед нь суугаад, шаардлагатай үед нь хоролдоод, тэгээ шаардлагатай үед нь Scrum уулзалтаа хийгээд тэгж яг л юм дараалал шатдаг. Яг Scrum юм төсөж байна. Тэг би болохоор яг бусад хүмүүсээс жоохон онцлогтой би нөгөө 10 жил байхдаа мэдээлэл зөөлөндөд гэдэг олимпиадад оролцдог гэсэн байхгүй. Тэгээд мэдээлэл зөөлөндөд оролцоод тэндээс мэдээлэл олимпиад гэдэг нөгөө компьютер дээр сууж байгаад ингээ бодлого боддог тийм энэ компьютертэй их ойрхон харьцаж сургадаг тийм олимпиад байхгүй. Тэндээс маш их тийм компьютертэй их ойрхон болсон. Тэгээд мэдээж одоо намайг энэ мэрэгчлээ сонгоход бол хамгийн чухал нөлөөлсөн бол манай одоо мэдээлэл зүүн багш баяр төгс багш байна тийм ингээ манай мэдээлэл зүүн одоо олимпиадад бэлтгэжсэн багш байна тийм мэдээлэл зүүн олимпиадын зохион байгуулах хорооны одоо зохион байгуулдаг хүмүүс байна. Тэд нар надад аягүй мотивац өгсөн л дээ ер нь бол тэгээд миний хувьд бол би тэгж мэрэгчлээ сонгож байсан. Ер нь би энэ програмтай л ойрхон мэрэгжил сонгоё гэж сонгож байсан. За технологийн салбарын ирээдүй гэдэг. Би бол нөгөө технологиос илүү мэдээллийн технологи яг өөрийнхөө одоо энэ програмчлал тэр талаас нь бол жоон гадралж байна. Веб технологи гэвэл яг мэдгүй л да. Гэтэ юмнууд байдаг юм шиг. Манай мэдээллийн технологи одоо энэ IT тийм энэ програм дээр суурилсан энэ програм хангамж тийм мэдээлэл дээр суурилсан энэ технологийн салбар бол ойрын ирээдүйд бол миний ойлгож байгаагаар бол хөгжил нэг одоо нэг 100% хэмжигдэхгүй байх нэг тийм 1000% ч юм уу тиймэрхүү хуваар хөгжих байх гэж бодож байна. Хамгийн энгийн жишээ бол байдаг л да одоо хүмүүсийн ярьдаг те гадар маш их яригдж байгаа олон улсад ч гэсэн гадар айгүйх ярьж штэ сайтуудаа юу гэж яригж байгаа гэхээр ямар ч мэрэгжил сонгосон бай тэр мэрэгжлийн хүн тодорхой хэмжээнд мэдээллийн технологиг эзэмшээгүй бол тухайн мэрэгжилтэй амжилт гаргахад хэцүү болж байгаа байхгүй өнөөдрөөс эхэлсэн гэсэн үг те. Тэр өөрөөр хэлэх юм бол мэдээллийн технологитой хоршиж бусад мэрэгжлүүд ирээдүйд амжилтанд хүрнэ. Мэдээллийн технологийн яг үндсэн яг салбар нь бол
одоо бүх салбарын чухал их том фундаментал хэсэг нь байна гэж би хардаг. Уус тэгж ярьж байгаа бидэнтэй санал нийлээ. Тэг яг сурна гэдэг нэг үе шатчтай тий. Одоо 10 жилдээ тэгээд дээд сургуультай тий одоо 10 жилдээ хүртэл програм заадаг тийм сургуулиуд байдаг болчихлоо шүү дээ тийм үү тий. Програмын суурь заадаг. Дээд сургуульд бас мэргэжлээ сонгоод сурж болж байна тий. Гэхдээ энэ процесс нь одоо нэг тодорхой мэргэжлийн диплом авснараа дуусчихгүй тий. Энэ бол одоо магадгүй нийт сурах процессийн 5% ч юм уу тий 10% ч юм 10% хүрэхгүй тий. Бага процесс гэхгүй. Тэгээ энэ процессыг бол энэ одоо ихтэй сургууль төгсөхийн суурь чухал хэдий ч энэ бол Монголд бол энэ хэмжээний боловсролыг бол олгож чадна гэж би бол боддог. Монголд. Үүнээс цааш бол хамгийн гол нь чинь нөгөө нэг бүх зүйл ингээд онлайн тий. Манай интернет дэлхий чи яаж хөгжиж байгаа бүх зүйл онлайн шүү дээ тий. Онлайнаар хөгжих боломж болцсон байж байгаа. Тэгээд цаашаа үргэлжлүүлээд сурахад бол Монголд байна уу, Америкт байна уу, саран дээр байна уу хамаагүй шүү дээ. Интернет байвал тэгэл үнтэй үргэлжлүүлээс үнтэй. Ер нь хүний байрлал бол хамаагүй л гэж үздэг. За би бүр 2006 онд л 7 онд бас нэг иймэрхүү чиглэлээр өөрөөлөгч уншдаг гэсэн. Тэгээд хүүхдүүдэд хэлдэг зүйл байдаг л да. Тэгээд юу гэхээр хүн ингээд яг сургалтын агуулгынхаа хүрээнд хүүхдүүд сурах гэдэг байхгүй юу. Тэгээд тэрийг сурчингуудаа юм сурчлаа гэж бодох гэдэг. Миний хувьд бол яг нэг тийм тодорхой заасан юмыг сурахаас илүү ямар нэг юмыг сурах чадвар сурах нь илүү чухал гэж бодоод байгаа. Тэг өөрөөр хэлэх юм бол хүнд зүйлийг яаж сурах вэ? Хөнгөн зүйлийг яаж сурах вэ? Энэ чинь янз өөр шүү дээ, тэ. Тэрэн дээр ингээ хүн өөрийнхөө аргачлалаа мэддэг байх хэрэгтэй. Зарим хүн бол ингээл цаасан дээр юм бичиж байгаа л тэ уншсан юм а цаасан дээр тэмдэглэж байгаа л ингээ гоё өөрийн болгож авдаг бол зарим хүн шууд практик дээр ингээ шууд өөрийн болгодог ч юм янз бүр л байгаа. Гэхдээ яг өөрийнхөө онцлог таарсан тэр юмыг сурах тэр дадлаа эртхэн олж авах хэрэгтэй. Энэ дадлаа олж авах оройтгол юм бол маш их одоо мэрэгжлийн талаас жоох эвдэрх гээд байдаг л та. Буруу замаар дадал эзэмшсэн, буруу замаар явж байгаад тэг зөв дадал руу гарахад айгүй хэцүү байдаг байхгүй. Тэр эртхэн зөв дадлаа олж авах хэрэгтэй л гэж зөвлөмөр. Альбаа зүйлийг сурахад тий. Тэр төгсөө сүүлийн одоо 1-2 жилийн миний мэдэрч байгаагаар тий. Миний мэдэрч байгаагаар сүүлийн 1-2 жилийн хугацаанд бол ажлын байрны эрэлт мэдээллийн технологийн салбарт бол ерөөсөө хитрхи их байна. Одоо дутагдaltaй байна, боловсон хүчний дутагдaltaй байна гэж үзэхээр байгаа байхгүй юу? Магадгүй боловсон хүчнүүд нь байгаа. Ажлын байр нь ч байна. Тэгэд би бинийг олохгүй ч магадгүй. Яг тэгчээсэн л өнөөдөр маш их ажлын байрны эрэлт байна гэж хараад байна л да. Тэгэд энэ бол мэдээж ганцхан Монголд толгойд байгаа асуудал бол биш л те. Бүх улсад яг ийм асуудал болж байгаа. Яагаад гэхээр одоо энэ чинь нэг дижитал шилжилт энэ төр гэж яриад байгаа шүү дээ. Бүх зүйл тоон технологи руу шилжиж байгаа. Хамгийн чухал мэргэжлийн мэдээллийн технологийн инженер одоо мэдээлэл дээр суурилсан те. Программистууд, аналистууд энэ төр те. Энэ хүмүүс чинь л одоо чухал болж байгаа. Нэг юм аюу тум хүндрэлтэй зүйл байдаг л да. Одоо манай Монголд юу дэлхийд даяар л тулгарч байгаа асуудал. Энэ юу гэхээр хүн ингээд шууд супер хүн болохгүй шүү дээ тий. Тэнгүүтээ хүүхдүүд бол би хүүхдүүд гэж ярьдаг байхгүй одоо энэ дээд сургууль төгссөн. Уг нь бол насанд хүрсэн 22 настай хүүхдүүд залуучууд төгсөж байгаа шүү дээ. Би бол хүүхдүүд гэж яриад. Ягаад тэгэхээр нөгөө мэд чинь юу ч үзег байгаа шүү дээ тий. Ажил хийж үзег байгаа. Тэг гэр бүл ихэнх гэр бүл мэдэхгүй байгаа. Тэгээд яг гэр бүл бол би ярих гайгүй шүү дээ. Тийм юм би мэдчихгүй зүгээр. Яг ингээ ажил хийгээд үзэх юм бол ажил бол ингээд яг доороосоо ингээ хүн сураад ингээ хөгжөөд явдаг. Тэгэнгүүт өнөөдөр ингээд бид нэр ажлын байран дээр ингээд хүн хажин л айгүй хээлттэй байна л та програм хангамжийн салбарт бол ялангуяа айгүй цалингаа голсон тэгсэн мөртлөөсөө чадамж нь маш бага доогор хөгтөд яваад байгаа байхгүй. Гэтэл яг ингээд ажиллаа хийгээд үзээ л та тий. Багаас нь бага цалингаар ингээд хийгээд ингээд явах юм бол ямар ч хүнд хөгжөөд цалин нэмэгдээд явах боломж болцсон Монголд байгаа байхгүй юу? Энэ бол гэтэл тэрийг өнгөцөөр хараад цалингаа бага гэж голоод тэгээд ингээд өөрөөсөө юу ч хийхгүй ингээд шөглүүлээгээ тэг ингээд годомчонд лаз шөглөөд явж байгаа мэрэгжлийнхаа залуучуудыг харах жоо харамсалтай байд. Тэгээд тэр залуучуудад бол багаас нь ч хамаагүй бага цалингаар эхлээд өөрийгөө дайчлаа хурдан чадвараа нэмээд тэгээд цалингаа нэмүүлээд яваач л гэж одоо хэлмээр байдаг байхгүй юу? Энэ үед бол тэрийг л хэлхийг хүсдэг юм да.